50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий эзэмхати 642 литрээр оролцсон. Урвас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Та бүхэнд орой мэндийг хүргэе. За Монгол улсын нутаг дэвсгэр дээр явагдаж байгаа хамгийн өндөр хонжууртай үндэсний лотерей 2016 оны хамгийн эхний дугаар энэ өдөр хүрэхэд бэлэн болсон байна. За техникийн шалтгааны улмаас болоод манай нэвтрүүлэг товсон цагаас хэдэн минутаар хэдэн минутаар хоцорчлоо. Тэгээ та бүгдээсээ уучлалт хүсье. За ингээд хамгийн анхныхаа дугаарыг эхлүүлье да. За дөрөвдийн 3 дугаар зэргийн хонжуурыг бид хамтдаа одоо тодруулах гэж байна. Та бүхэнд ирчин болох гэж байна. За дөрөвдийгээр олон хүмүүс тоглож байгаа. За хамгийн эхнийх нь тоо 4 байна. Хамгийн эхнийх тоо 4. Хамгийн эхний бөмбөлгөн дээрх тоо 4. За дараагийнх нь буюу 2 дахь бөмбөлгөний тоо. 2 дахь бөмбөлгөний тоо дөрөвдийн 3 дугаар зэргийн хонжуур одоо явагдаж байна. Дараагийнх нь 6. 4 6. 4 6. За хэрвээ та дөрөвдийн тоглоод 3 дугаар зэргийн хонжуурын 4 тоог яг дарааллын дагуу зөв тааж чадах юм бол өөрийнхөө тавьсан 500 төгрөгөөс дээш төгрөгийн бооцоо 500 дахин өсгөө ав. За 3 дахь бөмбөлөг. 3 дахь бөмбөлөг 5. 3 дахь бөмбөлөг 5. 4 6 5. За хамгийн сүүлийнх. Буюу 4 дахь бөмбөлгөний тоо ямар тоо байх нь бүгдээ хамтдаа харжээ. Одоогийн байдлаар 4 6 5 дарааллын дагуу гарч ирсэн байна. 4 6 5. За ингээд дөрөвдийн 3 дугаар зэргийн хонжуурын 2016 оны хамгийн ихний 4 тоо бол за анхааралтай харж байгаараа бас анхааралтай сонсож байгаараа хэрвээ та дөрөвдийгээр тоглож байгаа бол дөрөвдийн өнөөдрийн одоо 3 дугаар зэргийн хонжуурын тоо бол 4 6 5 3 4 6 5 3 гэсэн 4 тоо байлаа. За дөрөвдийнхэнд байнга 3 боломж байдаг. Ингээд эхний боломж бол өнгөрлөө. Одоо 2 боломж үлдсэн. За дөрөвдийн 2 дугаар зэргийн хонжуурын машиныг хамтдаа ажиллуулъя. За энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өнгөрсөн 2015 онжингоо тайлбарласан. Гэхдээ 2016 оны хамгийн эхний өдөр та бүхэн тайлбарлаад өгье. За тайлбарлахаас өмнө гарч ирсэн бөмбөлгөний тоо хэд байна харъя. 9 байна. 9 байна. 9. Хэрвээ та дөрөвдий тоглоод энэхүү тасалбар дээр бүглэх хэсэг дээр 1-4 оронтой тоо бүгдсэн бол 3 дугаар зэргийн хонжуур, 2 дугаар зэргийн хонжуур, 1 дугаар зэргийн хонжууроос аль нэгэн дээр нь таарах боломжтой. 3 боломж байгаа гэсэн. За 9 3 1. Одоогийн байдлаар таны бүгэлсэн 4 тоо 3 дугаар зэргийн хонжуур дээр гарч ирээгүй. За одоо бас 4 дугаар дөрөвдийн 2 дугаар зэргийн хонжуураас зөрж байгаа бол бас дахиад нэг боломж байгаа гэдгийг хэлье. За ингээд тайлбарлаж байгаа хооронд энэ удаагийн бөмбөлгөнүүд ямар хурдан гарч ирвэ. За дөрөвдийн 2 дугаар зэргийн хонжуурын энэ оны хамгийн ихний 4 оронтой тоо бол дарааллын дагуу 9 3 1 4 93 14 9 3 1 4 93 14 гэсэн тооны хослол байлаа да. За дөрөвдий тоглож байгаа хүмүүсийн өнөөдрийн хувьд хамгийн сүүлийн боломж. Нэгдүгээр зэргийн хонжуур бол өөрийнхөө тавьсан бооцоог таны тавих бооцоо бол 500 төгрөгөөс дээш байх хэрэгтэй. Хамгийн бага нь 500. Тэгээд тэрнээс дээш. Хэрвээ энэ 4 тоо дарааллын дагуу яг таны бүгэлсэн тоотой давхцаж таарж явах юм бол дарааллын дагуу таарж явах юм бол та өөрийнхөө бооцоог 2000 дахин өсгөж авах юм байна. За ингээд бөмбөлгнүүдээ хийлээ. Агаар доороос нь үлээлээ.
Энд 40 бөмбөлөг байгаа. За тоо тус бүрээс 4 бөмбөлөг байгаа. Нийтдээ 40 бөмбөлөг бий. Хамгийн ихнийх нь 2. Энэ дотор 4 2 эргэлдэж байгаагийн нэг нь гараад ирлээ. За одоо 39 бөмбөлөг бий. Тэг. Ингээ бөмбөлгнүүдийн доороос үлэгдэд ингээ харахаар зэрэг тийм олон бөмбөлөг байгаа юм шиг ерөөс харагдахгүй шүү. 8 2 тэг 8. За одоо хамгийн сүүлийнх 2 тэг 8 хамгийн сүүлийнх нь хэд байна? 2 тэг 8 2. За хэрвээ та өнөөдөр 4D тоглосон бол 1-р зэргийн хонжуурыг анхааралтай сонсороо бас харж байгаарай. Яг тоо маань ингээд зэгцэлж тавиагүй болохоор их замбраагүй харагдаж байгаа бах. Тийм болохоор танд чанга тод дуугаар хэлээд өгье. За 4D-ийн 1-р зэргийн хонжуурын дараалсан 4 тоо бол 2 тэг 8 2. 2 тэг 8 2. За ингээд 4D тоглосон бүх хүмүүст бүгдэнд нь баярлалаа. 4D тоглоод бас 5D үргэлжлүүлж тоглож байгаа бол та бүхэн манай нэвтрүүлгийг үргэлжлүүлэн хүлээн авч үзээрэй. За харин одоо 50 сая төгрөгийг ямар тоогоор хожиж авахыг бүгдээрээ хамтдаа харъя. Тэгээ өнөөдөр 50 сая хожиж байгаа тоглож байгаа хүмүүс олон байгаа хөө. За энд нийтдээ 60 бөмбөлөг байгаа. 60 бөмбөлөг. За тоо тус бүрээс 6. Хамгийн ихнийх нь 2. За 6 бөмбөлөг гаргаж ирнэ. 6 бөмбөлөгн дээрх тоог алдалгүй яг дарааллын дагуу зөв таасан тэр хүн энэ 50 сая төгрөгийг хожих юм. За 2 дахь бөмбөлөг хэд вэ? 2 дахь бөмбөлөг 6. Одоогийн байдлаар 2 6-ыг гараад ирсэн байна. За 50 сая төгрөгнөөс гадна сая 500, 150 мянга, 15 мянга, 1500 төгрөг хожих танд бас боломжууд байгаа. За тэр дундаас нэгийг онцлоё. Хэрвээ та яг одоо 2 6 7 гэд энэ 3 тоог дарааллын зөв таацсан байгаа бол та 15 мянган төгрөг хожих болцол хангасан гэсэн. За дараагийнх нь дахиад 6. 2 6 7 6. 2 6 7 6. Энэ 4 тоог дарааллыг нь яг зөв таацсан байгаа бол та 150 мянган төгрөг. За 5 дахь бөмбөлөг 7. 2 6 7 6 7 гэд энэ 5 бөмбөлгийг дарааллын дагуу зөв таасан бол сая 500 мянган төгрөг шүү. За хамгийн сүүлийнх нь хэд вэ? За сони юм аа. Өнөөдөр ч энэ би буруу хараагүй бол энэ 6-гийн тоо чи яас ширүүн байх юм бэ? Энэ дотор бол нийтдээ 6 ширхэг 6 байгаагаас 3 нь яг энд гараад ирсэн байна. Бид хамтдаа харж байна. За яг дарааллын дагуу манай зураглаачийн дуранд бас харагдаж байгаа бах. Гэхдээ жоохон замбраагүй харагдаж байгаа. 9 чимшиг, хэд чимшиг тийм ээ. Тэгэхээр жоохон чанга тод дуугаар сайхан хэлээд өгье. За ингээд 6 тооны дараалал бол 2 6 7 6 7 6. Маш л сонин тоо байна да. 26 76 76. 2 6 7 6 7 6. Одоо жишээлбэл та эхний хоёрын тоог хасаад 6 7 6 7 6 гэд ингээд санаандгүй ингээд бүгэлдсэн бол сая 500 сая төгрөгтэй болно шүү. Хэрвээ та энэ 6-ыг хасаад 2 6 7 6 тэгээд 7 гэд энэ 5 тоог яг дарааллын дагуу зөв таацсан бол бас сая 500 сая төгрөгтэй болно шүү. Гих мэтчлэн шүү. За ингээд 6D тоглосон 50 сая төгрөгийн төлөө тоглосон бүх хүмүүст баярлалаа. За харин одоо нэвтрүүлэг эхлэхэд хэлсэн Монгол улсын нутаг дэвсгэр дээр явагдаж байгаа хонжуур тоглоомудаас хамгийн өндөр нь гэж 120 сая төгрөг. За одоогийн байдлаар бол ийм хонжуур тоглоом харах байхгүй хаа. За 42 бөмбөлөг байгаа. Нэгээс 42 хүртэлх тоог агуулсан
42 бөмбөлөг эргэлдэж байгаа. За энэ хүү бөмбөлгнөөс 7 бөмбөлөг нь энд гарч ирнэ. Тэгэхээр энд гарч ирэх 7 бөмбөлөгний эхний 6 бөмбөлөгний тоог дараалал харгалзахгүйгээр зөв таах юм бол 120 сая төгрөг таних. За. хамгийн настай тоон гараад ирсэн биш 42 5. За одоо манай заал нь 120 сая төгрөгийн тоглож байгаа төлөө тоглож байгаа нэг залуу байгаа. 20. Энэ тоонуудаас байна уу? 20 байгаа юу? За нэгийг таадаа. 5 байхгүй 42 байхгүй юу? За 20-ыг ямар ч байсан таасан байна баяр үргийн. За 14 байна уу? 14 байдгүй. За тэгвэл танд байгаа бах гэж бодож байна би. За. Гэхдээ 42 тооноос 6 тоогийн таана гэдэг ер нь бол хэцүү шүү дээ. Хэцүү. За 5 дахь нь хэд вэ? 2. Одоогийн байдлаар 42, 5, 20, 14, 2 гэсэн тоо гарч ирсэн байна. 6 дахь бөмбөлөг нь 1 байна. За ингээд өнөөдрийн бонус бөмбөлөг. Өнөөдрийн бонус бөмбөлөг. 27. За. Шинэ оны хамгийн анхны дугаар их сонирхолтой байна. За ялангуяа би өөрийнхөө хэлжсэн үгийг санацлаа. Өнгөрсөн онд бол яг энэ 42 тооноос энд 7 бөмбөлгийг гаргаж ирэхэд дор хаяж 2-оос доошгүй 37 тоо таагардаг байсан. Тэгвэл 2016 он шал онд байна. Хардаа юу 37 30 тоо нэг ширхэгч байхгүй. Түрүүн би энэ тоглож байгаа залууд хэлээд за ер нь бол одоо 30 тоо бол 2-оос доошгүй байд юм да энэ гэдэг дэмэд огсоод байсан чинь ийм тоонууд гарч ирж шít. За анхаарлаа харж байгаараа дарааллын дагуу хэлье. Гэхдээ таны таасан тоонууд бол дараалал харгалзахгүй гэдгийг дахиад хэлье. За ингээд 42, 5, 20, 14, 2, 1 гэсэн 6 тоог дараалал харгалзахгүй та зөв таасан бол 120 сая төгрөгийн эзэн болох боломж танд байгаа. За ингээд өнөөдрийн бонус бөмбөлөг 27 байлаа. За ингээд шинэ оны анхны дугаар амжилттай явагдаж дууслаа. Цагаасаа жоохон хоцорсноо гэдвэл ямар нэгэн техникийн шалтгаан байсангүй. Ингээд шинэ оны мэндийг та бүхэнд дахин хүргэе. Нэвтрүүлгээ 1-р, 3-р, 5-р өдөр болгоны 17 цаг 30 минутаас хүлээн авч үзээрэй. За баярлалаа. 50 сая, 120 сая. Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдөө эзэн Бади 642 лотроод оролцсон. Бурбас 6 төрлийн конжурын эзэн болох боломжтой. Догор даваа тавг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.